Сайн уу бүгдээрээ. За би саяхан нэг веган хоолны талаар судалгаа бөглөлөө л дөө. За тэр судалгааг одоо хэрхэн бөглөсөн, асуултанд нь яаж хариулсан талаараа та нартай хуваалцъя гэж бодоод энэ бичлэгийг хийж байгаа. За нэг Facebook дээр нэг шинээр хуудас нэгдсэн байна. I'm a vegan journalist гэд. За тэгээ тэр пэйж дээр болохоор зэрэг веган хоол иддэг хүмүүстэй уулзаад ярилцаад асуулт асуугаад те яагаад энэ одоо хоолыг одоо амьдралтаа сонгох болсон. За тэгээд одоо өөх түүхээс ингэж хуваалцаж ярилцж байгаа туршлагаа хуваалцаж байгаа ийм одоо ярилцлагууд байна л да. За надад бол их сонирхолтой санагдсан. За тэгээд хэд хэдэн бичлэгүүд орсон байсан. Бүгдээрээ одоо маш олон хандлттай, олон үзэлттэй, одоо шинээр дөнгөж нэгдээд л ерөөсөө хандлт ихтэй, олон дагагчтай болсон байна лээ. За тэгээд тэр хуудаснаас болохоор зэрэг нэг юм судалгаа явуулж исэн. Тэгээд би сонирхоод ороод за судалгааг нь бөглөж үзлээ. За тэгээд тэр асуултууд нь болохоор зэрэг одоо веган хоол идэхэд одоо ямар хөө бэрхшээлүүд тулгардаг вэ? Тэгээ үнийн хувьд ямар байдаг вэ? Гэх мэтчлэн за сарда одоо хичнээн төгрөгийг одоо веган хоол худалдаж авах зарцуулдаг вэ гэдэг нэг асуултууд байна л да. За тэгээд энд нэг юм асуулт байна. Таны бодлоор Монголын веган хоолны газрууд юуг хамгийн түрүүнд сайжруулах хэрэгтэй вэ гэж байгаа. За энэ асуултанд яаж хариулсан талаараа хуваалцъя гэж бодлоо. За энэ дээр болохоор за сайжруулах шаардлагатай зөндөө зүйл байгаа тийм ээ мэдээж хэрэг сайжруулж байх хэрэгтэй. За тэгээд миний одоо хамгийн чухалчилдаг зүйл бол цэвэр цэмцгэр байдлаар илүү анхаараасаа гэж боддог. Тий гэхдээ болвол веган хоолны газрууд бол харьцангуй цэвэр цэмцгэр байдаг. Учираас одоо үйлчлүүлэхэд илүү сэтгэлд уйг байдаг л да. Тэгээд тогоочд нь одоо ядчил одоо тамхи татдаг хүн байдгүй учраас тий одоо би л хувьдаа тогооч нь тамхи татдаг бол тэр газрын хоолыг бол ерөөсөө идэхийг хүсдэггүй. Тэгэхээр зэрэг энэ тал дээр надад бол сэтгэл уйг байдаг. За тэгээд тэгсэн ч гэсэн бас илүү сайжруулад илүү бас анхаараасаа гэдэг үүднээс одоо эдгээр зүйлсийг одоо бичиж байгаа. Энэ болохоор зөвхөн веган хоолны газарт гэж хаягдж байгаа биш та. Ерөөсөө бүхий л хоолны газрууд тэг ингэж олон нийтэд үйлчилж байгаа. Олон нийтэд ингэж хоолоор үйлчилж байгаа учраас энэ цэвэр цэмцгэр байдал дээр илүү анхаараасай гэдэг үүднээс одоо энэ хариултыг бол бичсэн байгаа. За тэгээд тэр дотор бол одоо галтгоонд ажиллаж байгаа хүмүүс бол ингээд малгаан өмсөх хэрэгтэй одоо өсөөд алдлаад тий яагаад гэвэл энэ өснөөс чинь одоо янз бүрийн одоо тоос шороо юу гэдгийг их унана. За өсний ширхэг бас ундаг тийм ээ. За тийм учраас одоо малгайг бол зайлшгүй өмсөх хэрэгтэй. За дээрэс нь ийм амны хаалт бас ингээд зүгөөд өчөх хэрэгтэй байдаг. Тэг яагаад гэвэл хоорондоо ярилцж авах үед ханиаж найтаж авах үед бол амнаас ингээд шүс үсрэх ийм магадaltaй байдаг учраас амны хаалтыг бас зүгээд өгөх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь хоол хийж байгаа хүмүүс юун дээр анхаараасаа гэж хүсдэг вэ гэхээр зэрэг хоорондоо ерөөсөө хов ярихгүй. За тэгээд хоорондоо хэрэлдэж маргахгүй байх тийм ээ. За тэгээд дээрэс нь ингээд зовлон өөрөхгүй байх. За тэгээд хүмүүс мэдээж хэрэг хүн болгон л одоо дор бүрнээ зовлон шаналл асуудалтай байж л байгаа л да. Гэтээ яг тэр галтгооны нөхцөлд болвол ерөөсөө тэр бүхнээс ангид байх хэрэгтэй. Яг ингээд одоо цаг дээр оршиж тийм ээ. Ингэж одоо хоолыг хийж авах хэрэгтэй. За яг л бясалгал хийж байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Яг л бясалгал хийж байгаа юм шиг одоо энэ бүхий л зүйлээ мартаад зөвхөн одоо цаг дээр оршоод тэр хоолн дээрээ төвлөрөөд ингээд хоолыг хийж байгаасай гэдэг зүйлийг би бол чухалчлана. За дээрэс нь хоол хүнсийг ингэж гэлгар утанд боогоо тэрийг ингээд пэйжэнд хийж халаах эсвэл одоо жигнүрт хийж халаах гэдэг юм уу. За иймэрхүү зүйл байдаг бол үнэс татгалзаарай. За тэр тухайн гэлгар ут чи халахаараа ямар их хортой бодис ялгаргалтыг бол одоо баг хорт хавдар үүсэх хэмжээнд нөлөөлдөг гэдгийг бол хүмүүс мэдж байгаа тийм ээ. За дээрэс нь тэр богино долгооны зуух гэдэг байгаа тэр пэйж зэрийг бол одоо айлуулах хэрэглээс татгалзах хэрэгтэй. За юм байгаа. За тэгэд хоолны газрын эзэдүүд болохоор за веган одоо хоолыг бол одоо илүү амттай чанартай дээрэс нь үнийг нь илүү хямдхан байлгах дээр нь анхаарад ингээд одоо тооцооллоо сайн гаргаасай гэж хүсэж байгаа. За мэдээж хэрэг одоо
илүүтэй хүмүүсийг илүүтэй л одоо цагаан хоол идүүлэхийг зорж байгаа учраас тийм ээ махан хоолноос нь хямдхан байлгаж ажил тэр хүмүүс ч одоо тэр сонголтыг хийн штэ тийм ээ. Тэгэхээр зэрэг махан хоолноосоо илүү үнэтэй байгаад байвал бас хүмүүс одоо тэр одоо хоолыг сонгож идэхгүй идэхгүй юу гэдэг дээр бас асуудалтай тийм ээ. Тэр үнийг нь аль болох хямдхан байлгаж өгөөрэй гэдгийг би хүснэ. За дээрэс нь одоо тухайн хоолны газрын заалны ажилчид гэж байдаг тийм ээ. Одоо заалны одоо үйлчлэгчид за хоолыг одоо тэр одоо үйлчлэгчийн ширээн дээр тавьж өгдөг, үйлчлэгчтэй харьцдаг тэр хүмүүс бол одоо маш чухал байгууллагын эдгэс нь байдаг. Тэгэхээр зэрэг харилцаа хандлага дээрээ үйлчлэгийн дээрээ одоо илүү сайжруулад маш элдэг найрсаг ингэж зочдтойгоо харьцаж байгаасаа гэж хүсэж байгаа. За дээрэс нь тэр үйлчлэгчдийн хэрэгцээ шаардлагыг аль болох гүйцэтгүүлэхийг хичээж байгаарэ. Магадгүй одоо танай менюн дээр байхгүй зүйлийг ч хүсэж болно тийм ээ. Тэгсэн ч гэсэн одоо галтгооныхонтойгоо ярилцаж зөвлөлдөж байгаа тухайн хүний одоо өөрийнх нь хүсэл шаардлагыг биелүүлэхийн төлөө ингэж одоо шинээр хоолыг одоо тосгүй, давсгүй гэдэг ч юм уу. Юу гэдгийг тухайн хүн чинь ямар нэгэн юутай дайдтай, хоолны дэглэмтэй байж болно тийм ээ. Тэгээд өөр ямар ч хүсэл шаардлагатай байж болно. Тэр болгоныг аль болох гүйцэтгүүлэх хичээгээрэй гэж хүсэж байгаа. За тэггүй ингээд зарим бол газрууд одоо манайх зөвхөн менюн дээр их хоол ороод үйлчлэн. Манайх яг л ийм байдаг. За боломжгүй гэх мэтчлэн одоо иймэрхүү байдал их гаргадаг штэ тийм ээ. Битээ тэгэж их баригдаарэ гэж хүсмээр байна. За дээрэс нь тэдгээр одоо ажилчид маань одоо заалны ажилчид маань хинт аль ширээн дээр ямар үйлчлэгээ хэрэгтэй байна тэрийг одоо байнга анзаарч харж ах хэрэгтэй. Одоо тэр заалыг бол бүхэлд нь одоо хяналтандаа авах хэрэгтэй гэсэн үг л дээ тийм ээ. За аль ширээн дээр хинд ямар одоо үйлчлэгээ хэрэгтэй байна, юу дутагдж гэн гэдгийг нь одоо амны цаас байдгийм үү, одоо юу гэдгийг нэмж юм захиалах гэж байна уу. За гэх мэтчлээ одоо зүйлийг сайн анзаарч авах хэрэгтэй. За За тэгээд судалгааны хамгийн сүүлийн асуулт болохоор өөр хэлж амжаагүй санал сэтгэгдэл зөвлөмж байвал чөлөөтэй бичнэ үү гэсэн байна. За энэ дээр одоо юу гэж хэлхийг хүсэж байна вэ гэхээр зэрэг цагаан хоолны газрууд бол тийм ээ голдуул одоо тэр амьтан хайрлаж байгаа, байгальд дэлхийгээ хайрлаж байгаа энэ үндсэн дээрээс аль болох олон хүнийг одоо цагаан хоол иддэг болоосоо гэдэг үүднээс одоо голдуу энэ бизнесийг эрхэлтгэлтэй цагаан хоолны үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг. За тэгээд тийм юм чинь одоо тэр амьтныг хайрлаж байгаа, эхлэлийгээ хайрлаж байгаа яг тэр сэтгэл зүрхээрээ одоо тэр цэвэр одоо тэр ариун сэтгэл зүрхээрээ ингэж ажилдаа илүү хандсан хിവэрэ байгаасаа тэр одоо үнэт чанараа хадгалж байгаасаа гэж бол хүсэж байгаа. За магадгүй бас зарим тохиолдолд тийм ээ одоо ашигаа илүү бодох, ашигаа бодоод одоо тэр юун тэр хайр тийм ээ одоо тэр хүнд хүрэж байгаа тэр хайраа умартаад гэдэг юм уу. За тэр үнэт чанаруудаа ингэж одоо бити умартаасай гэж бол хүсэж байгаа. Тийм. За тэгэхээр сүүлийн үед бол одоо веган хоолны үйлдвэрлэл үйлчилгээ, за тэгээд веган хоолыг илүү дэлгэрүүлэх иймэрхүү үйл ажиллагаанууд маш ихээр явагддаг болсон байна л да. За саяхан гэхэд бол веган фестивал гэж зохион байгуулагдлаа тийм ээ. За гэх мэтчлэн олон үйл ажиллагаанууд ер нь зохион байгуулагдаж байна. За тэгэхээр зэрэг энэ бүх ажлууд дээрээ одоо яг л одоо тэр үнэт чанаруудаа хадгалаад нэр хүндний төлөө биш, ямар нэг амбиц хөөхийн төлөө биш те. За яг л тэр цэвэр сайхан сэтгэлээрээ энэ ажилд хандаасай гэж бол хүсэж байна. За тэгэхгүй болохоор зэрэг яг тэр хүсэж зориод байгаа тэр одоо зүйл чинь яг тухайн хүндээ ерөөсөө хүрч чадахгүй эсвэл нэг үйл ажиллагаа чинь ямар нэгэн байдал дээрээ ингэж тийм доголдсон асуудал үүссэн гэдэг ч юм уу тийм ээ. Одоо хүмүүсийн сэтгэлд нийцэхгүй байх гэдэг ч юм уу. Иймэрхүү асуудлууд бол гарч ирэх юм хандлага бол нэлээд байдаг. Тэгэхээр зэрэг
энэ юунаас үүсч ийнө гэхээр зэрэг яг л нөгөө үнэхээр тэр нөгөө хайр гэд зориод байгаа юм аа умарцсан за илүү амбиц хөөсөн иймэрхүү байдал хандлагаар ажиллаад байвал бас одоо хүмүүстэй хүрэх байдал нь одоо нэлээд илүү бүр тухайн хүмүүсийг одоо буруу сэтгэл одоо буруу ойлголтод хүргэх гэдэг юм уу те. За иймэрхүү одоо үр дүнд хүрдэг учраас та хэд маань энэ дээрээ бас анхаараасай гэдэг үднээс одоо энэ дээр зүйлсийг бичлээ. За мэдээж хэрэг үнэхээр яг чин сэтгэлээсээ ажилдаа хандж байгаа. Үнэхээр тэр одоо сайхан гэгээлэг эрхэм зорилгынхаа төлөө ингэж ажиллаж байгаа зөндөө олон хүмүүс байгаа. Тийм ээ. Тэгээд тэр хүмүүстэй үнэхээр талархдаг шүү гэж бас энэ ташимт нь одоо илэрхийлье. За тэгээд та бүхэн ч гэсэндээ тэр одоо пэйж хуудсыг одоо олж үзээгүй байвал үзээрэй. За тэгээд бичлэгүүдийг үзээрэй. Цааш нь түгээж болно. За мөн энэ судалгаанд бас идэвхтэй оролцоорой гэж урьж байна. За дараагийн бичлэгээрээ уулзъя. Баяртай.